сонгон хайрхан дөрөвдөх цалиг онгод утга зохиолын нэгдлийн 55 жил 60 жилийн ойн босгон дээр зохиолын нэгдлийн маань уран бүтээлч яруу найрагч зохиолчд уран бүтээл яруу найргийнхаа дээжээс сонгон хайрхан дүүргийнхаа хоймор баян гушууныхаа баруун салааны хоймор зүгт уран бүтээлийнхаа дээжээс та бүхэндээ төлөвлөх гэж байна. Хүлээн авч болгоно. Ирэх гал дахиад жилдээ уран бүтээлчд зохиолч нартай ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөд Монголынхоо бүх ард иргэдтэй гадаад болон дотооддоо сууж байгаа хүмүүстээ сар шинийн мэндийг хүргье. За хаврын дэлгэр сайхан цаг ирж байгаа. Энэ сайхан өндрийн мэндийг та бүхэндээ хүргээд хувь заяаны дуулал их орон хэмээгшүүлгээ өргөн барья. 9 хөлтэй дүл цагаан сүлдэндээ залбирч ерөөл үлзийн гэгэн бэлэгдлэр урагшилсан үн мөнхөд мэрэгдүүд оюунаараа түүжээлж өрнөн алсад тэнгэртэн даатгагдсан их орон тэнгэр багандсан уулсын минь хаяа дүнхийн тээж төрүүлсэн ээжийн минь хайр дундраагүй тэрсэн өрсөн залгамжлах зориг мохоогүй талын Монголын туурайн төвөргөн тасраагүй цадиг түүхийн ариун тангараг зүрхнээ ноёлно суут баатруудын цусан гавья түүхнээ мөнхрөн хаадын сүлттэй хоймор нутгаа хайраар үлгийдмүү омгшил дөрвё 800-аар түүх алсравч нартын хүмүүн түүнийг үлмөхөөн хамаг Монголын удам мөл тасравч холбоон биднээр улаалж үлднэ. Үүл нүсэн хөх тэнгэртэн залбирнам үрээн овсон заяандаа сүйднэм үлэмжийн төгс гэгээр хүрнэм үрд соёлороо гайхуулнам их орн мэн. Атган биемэн химнэл агуу Чингисийн үрс аавын сургаал аяны дөрөөнд олом чангалж алс чиг бэрүүд хүрнэм. Нэгэн насны тавилан дээд заяат нэг л үлгий бидэнд заяасан нэрэл бид энэ нутагт эзэн болж нэр нь хүртэл Монгол орон омгшдог 93 наадмаа байлж эрг бор харцгаар гойсон дэлхийн ээжтэй хөх толбот хүмүүний хиймэр мөнхийн бэлэгдэл хувь заяаны дуулал их орон. Намайг Цэдэн Дашин Гэрэлмаа дэг за би сэтгүүлч мэргэжилтэй одоо сонгон хайрхан дүүргэх цалиг онгод утга зохиолын нэгдлийн удирдах зөвлөлийн даргын ажлыг хийж байна. За манай сонгон хайрхан дүүрэгт 1961 онд байгуулагдсан. За тухайн үед толгойтын хороо гэж байх үед 18 хүний бүрэлдэхүүнтэй. За
идэвхтэн бичвчдийн сурвалжлах хэсэг буюу сэтгүүлчдийн салбар нэртэйгээр тухайн үед одоо байгуулагдсан ийм нэгдэл одоо өдгөө 55 жилийнхаа ойн босгон дээр удахгүй 60 жилийнхаа ойн босгон дээр ирээд байна. За нэгдэл маань үүсэн байгуулагдсан цагаас сонгон хайрхан дүүрэгт за үйл ажиллагаагаа явуулж одоо сонгон хайрхан дүүргийнхаа 100 гаруй уран бүтээлчд уран бүтээлээ туурвж за дүүргийнхаа одоо ерөнхий болсон сургуулийн сурагчдад утга зохиолын дугуулan за сонгон хайрхан дүүргийнхаа иргэддээ сонгон хайрхан сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэл за 3 сарын 6-наас дүүргийнхаа 30 гаруй ерөнхий болсон сургуульд уншигч зохиолчдын уулзалт хийхээр за бусад одоо хороод аж ахуйн нэгж за цэцэрлэг за дүүрэгтэй байгаа иргэдтэйгээ хамтарсан утга зохиолын өдөрлөг хийх гэх мэт олон ажлуудыг манай нэгдэл одоо 2017 оныхоо ажилд төлөвлөн ажиллаж байна.